Сайн байцгаана уу? Лимос хамтлагийн сүүлийн уян дууны үгэлэлэг хичээлийг үзүүлье. Энэ дуунд ердөө 3 аккорд ашиглаж байгаа. Эхнийх нь ре минор, дараагийнх нь до мажорын сефт гэдэг аккорд байна. За тэгээд гурав дахь нь фа мажор. За эхний ашиглаж болох цохилтон нь доошо, доошо, дээшээ, доошо, дээшээ. Тоонд үзүүлэх юм бол 1 2 3 4 1 2 3 4 ийм цохилтой. За энэ цохилтыг дууныхаа нэг мөрөнд 4 удаа буюу нэг аккорд дээр 2 удаа хийж явна. За харцгаая. Ре минор дээр до мажорын сефт, яваад тах нь байна. Жишээ олгоод нэгдүгээр бадгаа дуулаад үзье. Яваад ээж болох нь. Манайхаас гаргасан гитар, укулеле хөгжмөнөр тоглох боломжтой 3 цуврал номыг дараах сайтаар илүү хямдралтай худалдаа аваарай. Цохилтоо жоохон баяжуулаад явъя гэх юм бол доошо, дээшээ, доошо, дээшээ, доошо, 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 дээшээ. За энийг ашиглана. Тоонд үзүүлэх юм бол 1 2 3 4 За химнэлэн жоохон дасал болоогүй цохилт байгаа учраас эхлээд маш удаанаар давтаад гартаа сайн оруулаарай. 1 2 3 4 1 2 3 4 За ийм цохилт болно гэсэн. За мөн нэг аккорд дээрээ 2 бүтэн цохилт хийж явна. За одоо энэ цохилтаараа 2 дугаар бадгаа дуулаад үзье.
За ингээл болчихно. Та бүхэндээ амжилт хүсье. Ойлгохгүй зүйл ах юм бол сэтгэл хэсэг бичээд асуугаарай. Бас шинэ дууны хичээлийг цаг алдалгүй сонсох гэж байгаа юм бол subscribe гэсэн төвчин дээрээ дараад хонхны зурган дээрээ заавал дараарай. Дараагийн хичээлээр уулзъя. Баярлалаа. Баяртай.